Сайн байна уу Тэмүүлэн гэдэг. Би Сингапур улсын Kaplan сургуулийг 4 жил сураад төгсөөд дараагийн Kaplan санал болгодог Murdoch их сургуулийг төгсөгч байгаа. Ерөнхийдөө бол Сингапур улс мань өөрөө маш өндөр хөгжсөн улс. Тэгээд тийм болохоор Монголоос Сингапурт хамгийн очиход агай шоконд орж ирсэн. Ягаад тэгэхээр мэдээж амьдарч байгаа орчин нөөр, хүмүүсийнх нь хөгжил нөөр, харилцаа нөөр. Тэгээд тэр нь надад маш таатай санагдчихсан. Ягаад тэгэхээр би яг өөрөө залуу хүүхэд байсан учраас одоо шинэ орчинд, шинэ газар очихоор маш олон зүйлийг сурч мэдсэн л дээ. За 3-5 юм яг хэл гэвэл мэдээж хамгийн их нь бол мэдээж маш гоё цэвэрхэн байдал. Тэр нь надад үнэхээр таалагдсан. Би өөрөө бас тийм орчинд айгүй байх дуртай. Тэгээ хоёрт гэвэл хүмүүсийнх нь хөдөлмөрч байдал айгүй их таалагдсан. Би өөрөө дөнгөж оюутан болж очижсэн болохоор бүхнийг шинээр сурж ирсэн. Тэр нь надад айгүй сайн нөлөөлсөн байгаа. Гуравт гэвэл за мэдээж хоол нь Сингапур бол угаасаа хоолоороо дэлхийд айгүй алдартай. Тэгээд надад ч ихсэн Аз хүн болохоор хоолт нь айгүй төлхөө ойрхон санагдаад юм таалагдсан. За мэдээж ямар ч улс орнд амьдарсан хэцүү зүйлс угаасаа байдаг. Тэр тусмаа гадаад оюутнуудад маш их хүндрэл учруулдаг. Мэдээж Сингапурт хамгийн очоод би эдээ өөрөө англи хэлний мэдлэгтэй, англиар ярьдаг гэсэн ч гэсэн Сингапур өөрийн гэсэн аялахтай. Тэгээ тэрнийг хамгийн их ойлгоход маш хэцүү байсан. Зарим үг нь ойлгохгүй тохиолдол байдаг. Тэгээ тэр нь ингээд юм худалдаж авах ч юм уу тэр тохиолдол надад хүндрэлтэй байдгүйсэн. За тэгээд өөр нэг хэцүү талууд нь бол соёл нь Монгол соёлоос баг зэрэг ер нь багч гэлтгүй ер нь өөр. Тэгээд тэр өөр учраас соёлын ялгаа гараад тэр нь хүндрэлтэй бас зарим тохиолдолд хүндрэлтэй талууд гарч байна. Тэгээд бусдаар бол ер нь бол таажгүй боломжийн. Анх очиж байгаа хүмүүст бол мэдээж хэцүү санагдана. Гэхдээ Сингапур улс чинь аль хэдийн өндөр хөгжилтэй орон учраас хаас айгүй air conditionтэй. Тэгээд ерөөдөө бол хичнээн гадаа алуун байсан ч гэсэн ямар ч газар ороод сэрвцэх боломжтой. Тэр нь тэгээд хүмүүст одоо айгүй тийм convenient байдал үүсгдэг. Тийм ер нь бол ая тухтай. За ер нь бол үнэтэй гэж аяг олон боддог. Гэхдээ яг хүн өөрийнхөө яг зардлыг яг зохицуулаад өөрийнхөө санхүүгийн яг бодлогоо зөв хийгээд явбал ер нь боломжийн Монгол улстай ер нь төстэй байж болно. Хоолны хувьд бол мэдээж гудамжны хоол, street food тэр бол мэдээж Малайз, Сингапур бол аюу алдартай. Тэгээд тийм учраас ч тэр хоол бол хямдхан байх тохиолдол их Монгол улстай харьцуулахад. За мэдээж гадны өөр тийм англи ч юм уу Америкт очиж сурвал зардал бол Сингапурынхаас 2 дахин их тохиолдол гарч болно. Энэ бол цэвэр нөө зардал байгаа. Байрны мөнгө бол сургалтын төлбөр орохгүй. Тэгээд хувь хүн ер нь менежментаа сайн хийж чадвал зардал бол мэдээж боломжийн. Тийм бас үнэтэйдээ бол орохгүй гэж би бол бодож байна. За мэдээж нэмэр Nasi Lemak буюу одоо нөгөө нэг Индонез гаралтай, Малайз гаралтай бодоотой ураг. Тэр бол тушиж үзэх хэрэгтэй. Яг л тэр өөрөө ер нь Сингапурын хоол. Тэгээд нөгөө нэг хятадын нөгөө малатан гэдэг хоол идэг. Тэр халуун ногоотой ер нь ингээд өөрийнхөө хүссэн сонголтоороо одоо ingredients хийгээд иддэг тийм хятад хоол аюу гоё. Тэгээд мэдээж түүний дараа л нөгөө нэг одоо өөрийнхөө сонирхолтой нийцээд ямар улсын хоол дуртай тэрнийх нь хамгийн алдартай рестораны хоолыг л идэж үзээрэй гэж зөвлөмөр байна. За мэдээж сургалтын систем байсан. Сургалтын систем нь одоо бусад сургалттай харьцуулахад маш өвөрмөц.
Тэр нь юу гэхээр training program бол санал болгочихсон. Эхний 2 жил ч юм уу те Сингапуртаа сураад дараагийн 2 жил нь гадаад сонгосон сургуулийнхаа улс руу явах боломжтой. Тэгээ миний хувьд бол боломж байсан. Тэгээ ковид гээд бас нэг өөр шалтгаануудын улмаас Сингапуртаа бол төгсөө дуусгасан байгаа. Тэгээ ер нь тэр нь айгүй тийм сурагч оюутны хувьд ч юм уу те өөр соёл давхар эзэмших боломжтой. Тэгээд сургуулийн төлбөр хамаагүй хямд. Одоо жишээлбэл Английн хамтарсан сургуулиар явбал би Англид сурах төлбөрөө 2 дахин хямдханаар Сингапурт сурч болдог. Тэр нь айгүй гоё. Сингапурт бас нэг сурах давуу тал нь юу вэ гэхээр зүүн өмнөд Азийн орнууд маш хямд зарлалаар айлж болдог. Маш энэ нь болохоор бүр маш хямд. Монголын ер нь бол аялын тийз бол мэдээж одоогийн нөхцөлд бол 2 саяас эхэлж байгаа шүү дээ. Сингапурт бол 500 мянгаас ч юм уу эхлэх боломжтой. Тэгээд бүр нэг гоё юм нь юу вэ гэхээр Малайз руу зүгээр л нэг машинаар очивол 1 цаг ч юм уу 40 минут машинаар явал орчдөг. Тэр нь ингээд начиг гадны оюутанд бол айгүй зүгээр байсан. Малайз руу өссөн үедээ шопинг хийж болно, хоол идчих болно. Малайз бол мэдээж Сингапуртай харьцуулахад илүү хямдхан, 2-3 дахин хямдхан. Тэгээд очих ч гэсэн амархан. Тэгээд хил гарах асуудал ч гэсэн маш амархан, ойлгомжтой. Автосон цугаал авчиж болдог. Тэр нь айгүй том даваа тал юм болоо гэж үн боддог. Тэгээд мэдээж нөгөө нэг өөр улсууд руу ингээд аялыг гэвэл Сингапурын бас Сингапураас виз нэдүүлэх тохиолдолд виз ямар ч асуудалгүй гардаг. Тэр нь бас нэг том давуу тал. За энэ бол цэвэр би даад сурсан. Би өөрийнхөө санхүү, цагийн менежмент, амьдралын план, ойрын болон холын зорилгоо тодорхойлж сурсан. Энэ бол маш том хувь хүний хөгжлийн скил гэж боддог. Тэгээд явсандаа бол маш сэтгэл хангалуун байдаг. Тэгээ энийг бол ер нь боломжтой бол бараг бүхэл хүүхэд эзэмшээсэй гэж боддог тийм амьдралын нэг тийм хичээл гэж бодож байгаа. За мэдээж нэг аялын нэг вебсайт онлайн платформуд дээр мэдээж Marina Bay Sands хамгийн ихэнд очирэгдэг. Тэр бол мэдээж очих газар мөн. Тэгээс хүн болол ер нь очиж. Тэгэл дараа нь Sentosa харал тэгэл Universal Studios гэж яваад болно л да. Би яг хувийнхаа зүгээс хэлэхэд бол Botanic Gardens-ыг бол заавал үзэрэй гэж хэлнэ. Үнэхээр гоё тийм цэцэрлэг түрээлэн байдаг. Үнэхээр тайвшруулдаг. Би бол өөрөө тайвшрах гэж тэр газарт их очдог байсан. Алхахдаг. Хоёрт гэвэл Clarke гэдэг гудамж байгаа. Тэр бол залуучууд youngster-ууд агих байдаг. Тэр гудамжаар Монголд бол хүүхдийн зуу яг тийм гудамж байгаа. Очоод үзэхэд ер нь бол аюу гоё. Entertaining тийм.